Бол 1993 оноос ярина л та. Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийн оюутнууд бид нар хамтдаа сараа болохоор манай дээдлийн курс би 1992 он гэхэрч одоо юу вэ 34 жилийн өмнө соёл урлагийн их сургуульд одоо оюутан болж орж байхад 93 онд яг бид нар чи бэлтгэл 1 2 3 гэж явдаг гэсэн. Дөнгөж 1-р курсын оюутан бахта сараатайгаа танилцчихлаа. Тэгээ нэг хөөрхөн юм шатан дээр ингээ 2 давхрын шатан дээр сөөс чинь 3 давхар ш. Тэгээ 2 давхрын шатан дээр яг ингээ 2 давхарлыг ингээ алхаалan гэсэн чинь хөөрхөн юм хар юм костюм пижакта үсээ тэр үчээс хараа айгу юм хиймтэй үстэй байсан. Тэгэл айгу юм эмсгсгэр үстэй нэг ингээ айгу гоё костюм хар костюмтай юм дандаа нүдний шилзүүлсэн. Тэгэл сайн байна уу чамайг алтан цэцэг гэдгүү гэл. Тэгээ би одоо яг санджээ гэсэн чинь оо тийм гэл гэсэн чинь би танаа ингээд орсон гэл амар хөөрхөн. Тэгээд чи айгу гоё хоолойтой гэсэн чамтай танилцъя гээл. Сайн байна уу? Намайг алтан цэцэг гэдэг. Би ч айгу дуураараа ингээд танилцчихсан. Тэгээ 1993 онд хамгийн анх одоо 1-р курсын оюутнууд хоорондоо танилцаад сараа маань манай дээдлийн курстэй ингээд орж ирээд тэгэнгүүтээ сэтгэлийн хөв гэдэг тоглолтод нь өргөцсөн. 93 он гэхээр ч одоо бүр бараг одоо хэдэн жил юм бэ? 33 жилийн өмнө анхныхын тоглолтын дээр өргөдөж оролцож байсан. Тэгээд дуучин наран эгчдээр нь бэкграунд хийгээд сүүсийн оюутнууд сарагийн ард дээр бидний бичлэг байдаг шүү дээ. Одоогийн 30 тэр бичлэгээ нэг удаа нэг гаргая гэж бодож байгаа. Тэгээд зурагч байдаг. 93 онд 33 жилийн өмнө сараатайгаа анхных нь одоо сэтгэлийн үгтэй айгу гой дуунууд сараа дуулдаг сэтгэлийн үг чинь бүр үнэхээр гайхалтай гоё дуу. Тэгээ энэ тоглолтод нь ороод 94 он талигаач эркагчтэй энэтхийн үн тоглолтод нь орсон. Ингээ 93 онд анх ингээд сараатай танилцсанаас хойш маш олон дуучтай уран бүтээлчтэй танилцаж эхэлсэн. Ангирмата талигаач эркагчтэй ингээд насаагчтэй ингээд ерөөсөө ариун ната гэл ингээд миний хувьд бол би ч уг нь дуурийн дуулаач анги багхгүй юу. Тэгээд сараагаас болоод рок поп руу уралдсан. Тий, ер нь бол тийм. Тэгэл 93 онд сэтгэлийн хөв, 94 онд энэтхийн хүн, 95 онд болохоор санжин уу те намайг ангирмаа гэдэг тоглолт. Ангира маань хийгээд дараа нь Бабилон мөрний ирэг дээр ингээд 5 дуучин, 5 эмэгтэй дуучин, наран, ангирмаа, саран туяа, талигаач эркагч ингээд бид 5 ингээд Бабилон мөрний ирэг дээр гээд амар гоё гайхамшигтай сайхан тоглолтыг улсын циркэд 2 өдөр хийж ялаа. Йоо би бүр ингээ одоо эргээ удсан чи баг ойлт биш. Айгу гоё. Тэгээд одоогоос бараг 31 жилийн өмнө гэ бодоход тухайн үед чинь 95 онд Монголын хамгийн анхны баар гэдэг юм те. Баар гэдэг юм одоо Монголд анх Холливуд баар нэгдэжлээ шүү дээ. Тэгээд 95 онд Монголын анхны FM радио нэгдэжсэн гэ боддоо. 95 онд 102.5 гээд за 97 онд дуучлагын студ нэгдэжсэн. Ингээд бодоход ер нь бол 30 жилийн түүхтэй өнөөдөр бас рок попын урлаг маань гайхалтай сайхан хөгжиж чадсан. Тэгээд сараагаар үнэхээр бахархгүй байхын аргагүй. Анх ингээд 93 онд манай ингээд орж ирэхдээ Хөхтөнгөр хамтлагийн дуучин Аси Давси төрүүлсэн. Одоогоор бол мишин шиг ингээд Аси Давси төрүүлсэн гэл ингээд сөс таяараа яригдаад тийм галтаа цогтой маш гоё тийм хоолойтой. Мэдээж хэрэг хоолойны хувьд бол маш гайхамшигтай юм дуучин орж ижсэн. Ингээд бахархаж найзаараа энэ олон жил тайзаараа тий тайзан дээр аялал хийж би ч гэсэн одоо энэ олон жил найзтайгаа хамтдаа ингээд маш олон төрсөн өдрийн баяр, маш олон үйл явдал, амьдралын зовлон жаргалтай бүх үед хамт байж чадсан. Нэг анги гээл бид нар чинь групптэй Ховт Иванар гээл нэг гоё шинтаа тий дээрс нь бас ингээд үнэхээр одоо Монголын рок попын дунд үеийн түүхийг ярих гэх юм бол сараа маань бол ялцчгүй яригдана. Ер нь бол рок поп урлаг үүсээд ер нь бол бид нэр өөрсдөө мөнгө үе гэж нэрлээд идэг байхгүй юу. Алтан үе чинь Баян Монгол соёл эрдэнэ нандаа агч гэл. Тэгээ би одоо ингээд боддtiin аа нандаа агчийг ч гэсэн ингээд санахаар сая ингээд нандаа агчтай авахулсан зургийг нарсан чинь нандаа агчийн тоглолтыг сараа хийж өгч ирсэн. Нандаа агчийг хөглөж цомгийг гаргаад тоглолтыг хийж өгч ирсэн. Ангирмааг бас хөглөж байгаа маш олон дуучдад тий эмэгтэй дуучдад дуунууд гаргаж өгч ирсэн. Үүнээс чи одоо жишээлхэд миний намаг эзэмдэг чиний сэтгэлтэй итгэл өгөөч надтай чиний явсан намар ингээл айгүй олон гой дуунууд ингээд бүтсэн байхгүй юу? Ариунагийн Blue Jeans, Нарангийн те нөгөө нэг юу гэдэг штэ маш гоё
ер нь бол сэтгэл тоглоосоор Сара өөрийнх нь маш олон гоё уран бүтээлүүдийг гаргаж ирсэн. Энэ маань юу гэхээр бид тав ер нь бол маш их найзууд байгаа. Бараг л нэг гэртээ амьдардаг байсан гэж хэлгээд одоогийнхоор хамтлаг юм уу да? Тий, ер нь бол хамтлаг. Тэгээд тий, одоо би ингээд хөгийн ахтай байх үеэсэнд эхлээл эхнэр нөхөр байхад нь дараа нь ингээд байхгүй байхад нь ч юм уу те ингээд хүүхэд шуухад гаргах одоо бүхий л үйл явдалд нь хамт байсан. Тэгээд энэ олон жил энэ гайхалтай дуучин маань ингэж те үзэгч дүндээ өөрийнхөө одоо амьдралаараа бүр ингээд бараг кино болтлоо, ном болтлоо, түүх болтлоо ингэж олон сайхан зүйлүүдийг хийж бүтээж чадсан өөрийнхөө аяас чадварыг бол өстой харамгүй Монголын ард түмэд зориулсан гэж би хэлмээр байна. Тэгээд дахиад ингээд 40 жилийн тоглолтыг хийнэ гэж дахиад галтаа цогтоо нөгөө гой плажа өмссөн дуугаа дуулаад зогсож байгаа. Би нэг зүйлийг ярьчихгүй гэдэг байхгүй юу. 95 онд манай дуучин Наран Битүүрийн анхны Ховоо гэсийг туугаар руу явдаг тэмцээнд дуучин Сара маань битүүр өөрийнхөө урилгыг битүүрт өгөөд явуулчихсан. Амар гоё ягац гоё төвх. Тэгээд би одоо яг санд юм аа өөртөө ирсэн урилгаар битүүрийг явуулаад энэ цагаас эхлээд миний олон улсын тэмцээнд явах бас тий ингээд гоё ийм замыг нээж өгсөн гэж хэлж болно. Тэгээд олон улсын тэмцээнд би чинь нийтдээ 7 тэмцээнд яваад 3 удаа гран при авахд бол Сара маань бас нөлөөлсөн. Юу гэхээр өөртөө ирсэн урилга Наран Битүүрийг та хоёр яв гэв. Тэгээ Наран Битүүр 1-2 дугаар байр эзлээд хамгийн анх Улаанбаатар сонин гэж байж хахад одоо хүрлээхаа явж шин. Улаанбаатар сонинд хамгийн анх ярилцлага өгöd хоёлоо зогсож байсан. Тэгээ юу гэж ярьж байсан гэхээр тэр ярилцлага дараа нь харсан чинь ер нь бол одоо Монголын урлагийн түүхийг бид нар бичлсэн эдэргээд амар том юм яриа те дөнгөж жоох оюутан өгдөг. Гэхдээ эргээ бодоход үнэхээр гоё санагдчихэв. Ингэж л одоо олон жилдээ Монголынхаа рок попын урлаг гэдэг имийг дэлхийн хөгжмийн тэр гоё урсгалуудыг Монголд оруулж ирэх тэр хувь нэмрийг бол ялтч байхгүй манай уран бүтээлчд бол хийж чадсан. Одоо бол мэдээж хэрэг маш олон залуучууд гараад ирсэн. Тухайд бол итгэл хүн байсан шүү дээ тий. Тэгээд гоё санагдчихэв. Найзтайгаа ийм олон жил ингээд хамтдаа бас баяртай үйл явдалд нь оролцоод дахиад энэ гоё цэцэг навчин дуу хуурын дунд нь ингээд зогсож байгаа одоо баяртай байна. Тэгээд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Мэдээж 6 сарын 6-ны тоглолт бол маш гайхалтай сайхан болно. Оролцох байх гэж бодож байна. За дээрэс нь ер нь өнөөдөр ингээд Монголд ийм олон жил бас уран бүтээлээ те нэг ч өдөр тасралтгүй. За мэдхгүй цомгийн тоо концертын тоо хэд ч хүрсэн олон те одоо орон даяар хэдэн ч удаа явсан. Ер нь бол гайхамшигтай сайхан дуучин. Тэгээ дахиад энэ гоё гайхалтай сайхан үйл явдлаар хүмүүсийг жаргаж чадчихад үнэхээр бахархаж байна.